Сайдраа энд ийш хойш энд дээр ийш зогсож байгаа нь оод манайх бас харагдав. Ийм сайд нар байсан гэдэг. Алга тааш болохгүй шүү. Жил болгон 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн нэмхүү сайдаа, дэд сайдаа. Яг өнөөдөр хэд болцсон байгаа. Та хариул та. 6-3-18 бараг 6-4-240 мянга болох ёстой шүү дээ. Тэс нийтдээ бол 200 орчим мянган ажлын байр бий болсон байдаг. Энэ 3 жил. За 200 бий болсон бол ядуур ийм биш байх ёстой л да. Өрхийн сарын дундаж орлого сайд байна. Хамгийн хүнд хэцүү нөхцөл энэ амлалтыг бол биелүүлсэн. Ямар амлалт вэ гэхээр 1.5 сая төгрөгийг уул уурхайгаа эргэлтэнд оруулаад энийг шийднэ гэсэн. Би одоо ганцхан юм хэлчихэ. Ардсан намын 2008 оны сонгуульд орсон мөрийн хөтөлбөр 100% биелсэн. 100% биелсэн. 100% биелсэн. 100% биелсэн. 100% биелсэн. Соосны хөнгөлтөө зүйдээ хугацааг уртсгаж хүүг буруулнаа. Хөөш одоо сонгуул болох гэж чимээ одоо яс за сонгуул болох гэж бид нар очиод хамтарсан засагт ороод юу хийвэ гэдгийг асуухаар яах вэ гэдгийг явуулж байна. Юунаас нь нууд юм бэ? За гэр хорооллыг орон сууцчлууд хөтөлбөр бол батлагдсан байгаа. 100 мянган айл 250 мянган айлын одоо төсөөлөл гарсан байгаа. 100 мянгаас хэдэн баригдсан? 18 мянган айл орно. 18 мянган айл орно. Зээдийн хугацаа нь уртсаж хүн буурсан юм уу? Болоогүй. Яагаад? Мөнгөний асуудал над дээр байхгүй. Мөнгөний асуудал юу гэнэ? За. Саяхан баяр цогцоод ингэж хэлсэн шүү дээ. Улсын их хурл мөнгөний асуудлыг шийдэж өгсөн. Засгийн газар тэгэхээр бариг бол таарж шүү дээ. Манай салбар дээр ямар ч байсан мөнгө шийдэж өгөө. Төмөрлөлд нэг төгрөгч өгөө. Иргэн бүрч жид нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг онцлогоог үн төлбөргүй их арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ. Үн төлбөргүй онцлогоо явж байгаа юу? Нөгөө социализмын маягаар хариулт өгсөн гэж яриад байгаа шиг бүгдийг нь уншиж үнэгүй л хэлж байгаа гэсэн. Тэрийн даатгал төлж яана л гэсэн. За. Утаа багассан уу? За та тэрийг өөртөө хариулчих. За. Харин багасаагүй учраас би асуугаад. Энэ муу эдгээр саад нараа ингээд бүр гөлөөлөл ингээд зогсоо. Би бас зогсчих. Судандаа дэцээд багш бүрийг зөөрийн компьютерта болгож авчих. Тий. Одоо 25% байгаа, өмнө 5% байсан. 25% байгаа гэж байна. Хөдөөгийн иргэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд арилжаалах гол нэрийн бараагаа шууд худалдаах биржийн сүлжээ байгуулна. 2012 оны 6 сараас ажиллаж эхэлнэ. 6 сараас ажиллуулж эхлэе гэж улсын их хурл даалгавар өгсөн. Улсын их хурлын даалгавраар ажиллаж байгаа. Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлж бензин шатхуунаар дотоодын хэрэгцээгээ хангах. За бодлого сайдтай холбоотой юм байна. Зөвшөөрөл дээр очиод гацсан. Зөвшөөрөл өгөөгүй юм чинь хөрөнгө мөнгө нь бүтээгүй. Ийм л юм байл. Литр юм уу 2 литр ч юм уу гарсан уу? Гараагүй. За нэг гарамж байхгүй гэж ойлголоо. Нүүрс боловсруулах үйлдвэр гэдэг наач зорилт орсон байгаа. Бензиний үн нэмсэн хэрэгт орчод байгаа шүү дээ. Бензиний үн нэмсэн хэрэгт орчод байгаа шүү дээ. За энэ бол түгшээд ойлгомжтой байна гинэ. За дараагийнхан.